галчууны тухай домог. Эртээ урдын цагт тэнгэр газрын зүрхэнд нэгэн гайхамшигт аврах том шувуу амьдардаг байжээ. Тэр шувуу шөн дөлөөр амьд бүхний сэтгэлд бууж, айдас, өвдөлт, харамсал, ганцаардлын нулимсыг өөрийн биедээ чимээгүйхэн аван нисэн годдог байжээ. Түүний далавч зовлон хайлуулан тээж бүхий л харахгүй өөрийн биеэрээ гэрэлтүүлэн шумбан нисэж дэлхийг тойрдог байжээ. Нарны туяаг санагдуулан алтан нүдтэй, дөл мэт дүрлзэх нүдтэй, ертөнцийг амьрлуулах хувьдастай, асар том далавчтай тэр жигүүртнийг ариун галт шувуу Феникс гэдэг байлаа. Ингэрийн хаяан тээж яваа харуулсал нь хитэрч, галт шувууны доторх ариун гал бараг дуусах тохиж гин. Түүний дуу аврал гуйх мэт сулхан чичирч, зовлонд дийлцсэн далавч нь тэсхэн болж гинэ. Галт шувуу өөрийн хамгийн сүүлчийн хүчээ шавхан улсын хооронд нөөгдөж байдаг хэний ч мэдэхгүй ариун газар гэгдэх нарны сүмийн оройд нам хөмхөн газартахад тээж ирсэн бүх зовлон гал болон бадарч эхлэвэ. Галт шувуу өөрийнхөө авчирсан бүх үе гашуй айдас зовлон ганцаардлуудыг өөрийнхөө алтан өднүүдтэй цуг шатаахад түүний амьдралын эцсийн мөч үнс болон унтарчээ. Ариун сүмийн оройгоос зөөлөн салхих намуухан сэлзэж үнсийг аажмаар хийсгэхэд алт мэт гялалзах нэгэн өндөг гэрэлтлээ. Алтан өндөгнөөс гэрэл цацарч бяцхан ам шинээр бүрлдэж эхлэв. Галт шувуу дахин төрн гарч ирээд шинэ амьсгал авлаа. Ийхүү шинэ Феникс дахин төрлөө. Илүү хүчрхэг, илүү гэрэлтсэн, илүү өршөөнгүй, илүү ухаалаг Феникс. Тэрээр өмнөх биедээ хүндэтгэл үзүүлэн түүний үнсийг алтаар бүрсэн савнд хийж Египтийн Хелиополис хот руу авч явдаг байсан гэдгийг. Ингээд тэр өөрийн шинэ жигүүрээ дэлгэн тэнгэр рүү дахин нисэж дэлхийн зовлон аврахаар үнснээс үнс рүү мянганаас мянган луу дасралтгүй үргэлжлэн амьдрахаар нисэн одлоо.